2022 оны өвлийн 1 өдөр шинх төвшин Номин 2 хотын захын хуучин 5 давхар орон сууцны 203 тоодод нүүж ирсэн юм. Хоёрын өмнөх амьдрал хотын төвд өрнөж өдөр бүр хүн хөдөлгөөн ихтэй машинын чимээ хүнсний дэлгүүрийн борохоо зэрэг дуу чимээтэй байсан тул шинэ байр нь тэдний хувьд 50 амьдралын эхлэл мэт санагдаж байлаа. Номин шинэ байрандаа нүүж ирсэн мөчтөө цонхоор гадаг шарав. Салхи сэгсэрч өвлийн хүйтэн агаартай хольж цонхны тойл дээр сүүдэр гүйлдэх мэт хөдөлж байв. Инх төвшин анхааралтай ажиглах зуур сэтгэлд нь 50 бус мэдрэмж төрж эхэлсэн. Тэр мэдрэмж нь айдас бус харин ямар нэгэн нууцлаг ойлгомжгүй зүйлс ижиглэх сэтгэл зүрхэнд сэрсэн байдал мэт байлаа. Анхны оройн хоол хийж байх үед Номин гэрэл багтаа зочны өрөөнд суун гинэт цонхоор сүүдэр хөдөлж байгааг харсан нь түүнийг айлгаж сэтгэл санааг нь баг зэрэг түгшээв. Энэ юу болох вэ гэж дотроо бодож инх төвшөнд хэлэхэд тэр тайвширсан өнгөөр инээмсэглэн зөвхөн сүүдэрл байх л та гэж хэлв. Гэвч тэр нь тэдний 50 байдлыг бүрэн сэргээж чадаагүй бөгөөд шүн болж байшингийн хонглоос ямар нэгэн хачирхалтай дуу шивнээ сонсогдож эхэлсэн нь тэдний айдсыг улам нэмэгдүүлв. Номин ганцаараа хонгол руу ус авахар буухад алхах дуу шивнээ чулуу хөдлөх шиг чимээ зэрэг нь бүгд нэг дор сонсогдсон сэтгэлд нь ямар нэгэн бодиттой айдас төрүүлв. Тэр дууг сонсоод гинэт дэшээ гүн гарч хаалгаа төгдсөн ч гэртээ 50 байх боломжгүй байлаа. Инх төвшин өглөө босч нөхцөл байдал хэрхэн байгааг шалгахын тулд хонголд камер суулгахыг шийдэв. Тэр хэрвээ үнэхээр хэн нэгэн орж ирж байгаа бол бичлэг дээр гарах ёстой гэж хэлв. Камер суулгаснаас хойш дараагийн шөнө бүх зүйл илүү тод болов. Тэг 3:17 цагт хонглын гэрэл анивцаар унтарч сүүдэр гарч ирэв. Энэ сүүдэр хүн шиг боловч хүн биш, муруу гар хоосон нүх шиг нүдтэй байсан юм. Камер гинэт тасарч бичлэг дууссан ч тэдний айдас улам ихссэн хിവэр байлаа. Өглөө хөрш хөвшин эмэгтэй хаалгыг нь тогшоод өнгөрсөн шөнийг нь сонсоход дуугүй зогсов. Тэр тэнд нэг хөвшин эмэгтэй нас барсан. Хаалга нь тэр чигээрээ битүү байсан. Шүн бүр гэртээ иргэн ирдэг гин гэж хэлв. Инх төвшин инээмсэглэж та нарын яриа кино шиг юм шиг байна гэж хэлв. Гэвч Номин дотроо улам төгссөн хിവэр байлаа. Өмнөх бичлэгийг дахин үзэхэд сүүдэр илүү тод болж гэрэлтсэн хэсэгт нь хөдөлгөөн тодорхой харагдаж байв. Тэг 2:48 цагт дахин дуу гарч эхлэв. Хаалганы цаана нэгэн хүн зогсож Номин найсандаа гар утсаа унгав. Хаалгыг нээхэд хүн байхгүй байлаа. Харин хананд би гэртээ ирлээ гэж улаан үсгээр бичигджээ. Инх төвшин Номин 2-ын сүүдэр шиг дүр сананд тод үлдсэн байв. Сүүдэр нь тэдний айцыг мэдэрч байгаа мэт шүн бүр иргэн ирж байв. Шүн бүр хонголд гарч буй алхах дуу шивнээ гэрлийн анивчлах хаалга тасалдах зэрэг нь тэдний сэтгэлийг улам түгшээж 50 амрах боломжийг нь булааж байлаа. Номин дотроо шивнэн бид зөвхөн сүүдэртэй тулгараад зогсохгүй. Энэ сүүдэр бидний айцыг мэдэрч байгаа мэт байна гэж хэлв. Инх төвшин толгой дохиж зөвшөөрөв. Шүн бүр хонглоор гарч буй дуу гэрлийн эффект сүүдэр нь бодит мэд мэдрэмж төрүүлж байв. Тэд өдөр бүр камерын бичлэгийг дахин үзэж сүүдэр гэрлийн хөдөлгөөн шивнээ зэрэг тэмдэглэл хөтлөх болов. Өглөөний нар гэрлийн дөв шиг хонглоор орж инх төвшин Номин 2 өмнөх шөнийн айдас сүүдрийг бодож дуугүй суув. Тэдний айдсыг улам нэмэгдүүлсэн зүйл нь хөршийн хөвшин эмэгтэйн сэрэмжлүүлэг байлаа. Хаалгыг нь тогшиж орж ирэхэд хөвшин тэнд нэг хөвшин эмэгтэй нас барсан. Хаалга нь битүү орон сууцны бусад хүмүүс ч хэлээгүй. Шүн бүр гэртээ иргэн ирдэг гин гэжээ. Инх төвшин толгой дохин та нарын яриа кино шиг юм шиг байна гэж инэв. Гэвч Номин дотроо улам төгссөн хിവэр байлаа. Өмнөх бичлэгийг дахин үзэхэд сүүдэр улам тодорч гэрэлтсэн хэсэгт нь хөдөлгөөн илүү ойлгомжтой харагдаж байлаа. Тэр сүүдэр нь зөвхөн гэрэл сүүдэр бус харин сэтгэлд нэвтэрсэн айдас шиг байсан юм. Шөнө нь инх төвшин Номин 2 хонглоор дахин орж гэрлийн анивчих хаалга тасрах алхах дуу зэрэг зүйлсийг мэдэрч эхлэв. Тэдний сэтгэл төгссөн ч айдсыг хянах гэж оролцсон нь илүү хүчтэй мэдрэмж төрүүлв. Шүн бүрийн алхах дуу шивнээ гэрлийн анивчлах зэрэг нь тэдний сэтгэлд бодиттой айдас төрүүлв. Номин дотроо шивнэн хэлв. Бид зөвхөн сүүдэртэй тулгараад зогсохгүй. Энэ сүүдэр бидний айдсыг мэдэрч байгаа мэт байна. Инх төвшин толгой дохиж зөвшөөрөв. Хонглоор гарч буй алхах дуу шивнээ гэрлийн эффект нь бодит мэд мэдрэмж төрүүлж байлаа. Тэд өдөр бүр камерын бичлэгийг дахин үзэж тэмдэглэл хөтлөх болов. Тэдний унтаж амрах орон гэртээж аюулгүй биш байлаа. Шүн бүр хонглоор гарах дуу хаалга тасалдах чимээ салхи сэгсэрч сүүдэр хөдөлж байгаа мэт санагдах бүх зүйлс өдөр бүр давтагдав. Инх төвшин Номин 2 өдөр бүр 50 амьдрах орон зайгаа хамгаалж айдсыг хянах гэж оролцсон ч сүүдэрт дагаар орж буй мэт санагдсан нь улам бүр айдас төрүүлсэн юм. Инх төвшин Номин 2 өдөр бүр өөрсдийн айдсыг тэмдэглэж сүүдэрт итгэхгүйгээр тайвшрахыг оролцсон ч бодит байдлын мэдрэмж улам тодорч байв. Камерын бичлэг хаалганы цаана гарч буй дүрс, гэрэл, сүүдэр нь бүгд бодит мэд мэдрэгдэж байлаа.
Номин хэлв. Хэрвээ энэ сүүдэр бидний бодол, айдсыг мэдэрч байвал биднийг хизээж орхихгүй. Шүн бүр иргэн ирэх нь тодорхой. Инх төвшин толгой дохиж зөвшөөрөв. Хонглоор гарч буй алхах дуу шивнэ, гэрлийн эффект нь бодиттой мэд мэдрэмжийг улам нэмэгдүүлж байв. Шүн бүр хонголд гарч буй дуу сүүдэр бичигдсэн би гэртээ ирлээ. Зэрэг нь тэдний сэтгэлийг улам түгшиж, айдсыг нэмэгдүүлсээр байв. Инх төвшин номин хоёрын түүхэн уншигч үзэгчдэд сэтгэл түгшиж, бодит мэд мэдрэмж төрүүлнэ. Тэдний айдас нь зөвхөн сүүдэрт бус, харин тэдний дотоод сэтгэл бодол, айдастай холбогдож байлаа. Инх төвшин хэлв. Хинч мэдэхгүй. Харин бид ганцаараа байхдаа сонсвол айдас биднийг эзлэнэ. Номин толгой дохин шүн бүр хонглын дуу, гэрлийн анивчих, хаалга тасалдах зэрэгт бэлэн байдлаа хянах гэж оролцсон боловч сүүдэр үргэлж иргэн ирж байлаа. Тэдний амьдралд энгийн зүйлс амар тайван мөч бүр сүүдрийн нөлөөгөөр айдас болж хувирсан юм. Subscribe to my channel.